Сайн байцгаана уу? Намайг Шатархуу гэдэг. Би төгс амьдрал пэйжийг Facebook, Instagram дээр хөтлөн явуулдаг. Та нартай өнөөдөр миний ярихыг хүссэн сэдэв юу вэ гэвэл өглөөг хэрхэн зөв эхлүүлэх талаар, зуршлуудын талаар та нартай өнөөдөр ярихыг хүслээ. Хэдхэн хоногийн өмнө би та нараас Facebook, Instagram дээр асуусан байгаа. Та нар маань өглөөг хэрхэн яаж эхлүүлдэг вэ? Уцаа шалгаж эхлүүлдэг үү гэсэн асуулт байсан. Тэрний дийлэнх хувь нь бол 75% орчим хувь нь бол хүмүүс уцаа шалгадаг гэсэн хариулт байсан. За би 15 жилийн хугацаанд хувь хүний хөгжлийн талаар, за амжилтанд хүрсэн хүмүүсийн амьдралын хэв маягийн талаар судалж байгаа. Энэ хугацаанд би юу олж мэдэж авсан бэ гэх юм бол амжилтанд хүрсэн хүмүүс, энгийн хүмүүс хоёрын амьдралын хэв маяг шал өөр байдаг талаар олж мэдсэн. За тэр тусмаа өглөөг хэрхэн өнгөрүүлж эхлүүлж байгаа талаарх зөвлөд байсан. Амжилтанд хүрсэн хүмүүс өглөөг маш шал өөрөөр эхлүүлдэг. Ангийн хүмүүс бол энэ талаарх ямар ч мэдлэг байдгүй, өглөөг зүгээр л буцаа шалгаад өөртөө үр ашиггүйгээр өнгөрүүлцдэг. Тэгтэл өглөөний тэр цаг хугацаа мөч маань бол биднэрт хамгийн чухал хэрэгтэй цаг мөч байгаа даа. Яагаад вэ гэдэг асуултын хариултыг та бүхэнд өгье л да. Яагаад вэ гэх юм бол бид нар өглөө сэрчээд боссны дараа бид нар нойрноосоо бүрэн сэрээгүй байдаг. Нэг цагийн хугацаанд бид нар нойрноосоо бүрэн сэрж чадаагүй байдаг. Энэ хугацаа бол маш чухал. Яагаад гэвэл бидний далд тохомсор энэ үед нээлттэй байж байгаа. Арай хаагдаж амжаагүй байдаг. Бид нар унтаж байх үед бидний талд тохомсор нээлттэй байж байгаа. Сэрсний дараа цагийн хугацаанд бол тэр маань нээлттэй хэвээрээ байдаг. Тийм болохоор бид нар сэрснийхээ дараа энэ хамгийн чухал нэг цагийг бид нар өөртөө зарцуулж өнгөрүүлдэг болох хэрэгтэй. За өглөөг бид нар яаж эхлүүлж болох вэ гэвэл би та бүхэндээ хэдэн жишээнүүд өгье л доо. Маш үр дүнтэй гоё жишээнүүдийг хэлж өгье. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь өглөөг болов бясалгалаар эхлүүлдэг байна. Бясалгал хийж өөртөө байх цагийг, өөрийнхөө амьдралыг тунгааж бодох цагийг, эргцүүлэн бодох цагийг өөртөө хангалттай өгдөг. Эсвэл бүр зүгээр өөрийнхөө тархийг бодлоос чөлөөлөхийн тулд тухайн цаг мөчтөө зөвхөн өөртөө тархи амраах тэр цаг мөчийг өөртөө өгдөг байгаа. Одоо тархиа цэвэрлж гин гэсэн үг л дээ. Бид нар бие угаагаад идэг хэрнээсээ өглөө болгон бид нар бас усанд ороод бие угаагаад шүршүрт ороод угаачдаг хэрнээсээ бид нар өөрсдийнх нь хамгийн чухал оюун бодлоо бид нар ерөөсөө цэвэрлэгээ хийдгүү. Тэгэл өглөө босоод уцаа шалгаал шал хэрэггүй мэдээллүүдээр ингээл өөрийнхөө толгойг шууд тархийг ингээл хэрэггүй мэдээллүүдээр хар бараа янз бүрийн хов жиг мэв гэл янз бүрийн зүйлүүдээр өөрийнхөө ингээл тархийг бөмбөгдөөлөдөг, хийгээл идэг. Цэвэрлэгийг ерөөсөө хийдэггүй. Бодлыг ерөөсөө унтраадаггүй. Энэ маш чухал зүйлийн талаар амжилттай хүмүүс болоод мэддэг. Тэгээ тийм болохоор өглөөгөө болоод маш өөрөөр эрч хүчтэй байхын тулд зөв эхлүүлж заашсан байдаг. За тэгэхээр бясалгалыг болоод хийж болох нь хүн өглөө басангуудаа дараа нь бол мантра дуулж болно. Тэгээд гоё номнууд уншиж болно. Тэгээд йогоор хичээлж болно. Фитнест явж болно, гүйж болно. Гэт өөрийгөө гоё хөгжүүлэхөөс өөрөө чинь гоё тарих бодлыг амраах ууз. Тэгээд тарих бодолд чинь хөрөнгө оруулах зүйлүүдийг уншиж заншснаар өглөөг хүмүүс зөв эхлүүлж сурснаар хүн өөрийнхөө амьдралыг өөрчилж эхэлдэг. Тэгэхээр өглөө бол бидний амьдралыг бараг бүтээдэг гэсэн үг. Яагаад гэвэл өглөө басангуудаа бид нар юу хийж байна, ямар бодолтой, ямар сэтгэл хөдлөл мэдрэмжтэй, ямар энергитэй байна. Тэр энергиээрээ бид нар тухайн өдрөө бүтээж байдаг. Хэрвээ бид нар өглөө басангуудаа шууд уцаа шалгаал, мэйлээ шалгаал, сайтууд руу ороод мэдээ уншаал инээдрэгээл янз бүрийн мэдээллүүд тэр хаваар явж байгаа. Тэр болгоноог ингээл уншаал шууд хар бараан сөрөг мэдээллүүд байх юм бол тэдрийг уншаал шууд сэтгэл санаагаар унаал
өөдрөг биш мэдрэмжтэй тухайн өдрийг эхлүүлэх юм бол тэгээд тухайн өдөр бидний ааш цан ямар байх вэ те бидний бодол мэдрэмж бидний шууд үйлдэл бие авч явах байдалд шууд нөлөөлж байдаг учраас өглөөнөөс эхлээд бид нэр өөрсдийнхөө эрч хүчийг бодлыг мэдрэмжийг энергийг маш гоё зөв эерэг зүйлүүдээр хаалж сурах хэрэгтэй. Миний хувьд бол би өглөө болгоно бол бясалгалаар эхлүүлдэг байгаа. Миний хувьд бол би өөрөө guided meditation-ыг 15 минутад хийдэг. Орчим хийдэг. Тэгээд guided meditation гэдэг маань юу гэсэн үг вэ гэх юм бол намайг хөтлөөд авч явдаг. Намайг тухайн цаг мөчид юу хийхтэй, юу төсөөлөн бодоод талаар надад хэлээд ингээд намайг хөтлөөд аваад явдаг тийм бясалгал байдаг. Тэрийг би бол өглөө оройдоо хийдэг. За тэгээд заримдаа би 4 юм уу 5 цаг үед өглөөс ирчдэг. Унтаж чадахгүй нойр хүрдэггүй, янз бүрийн бодоод орж ирэл хийдэг. Тэгээд тэр цаг хугацааг бол би заримдаа бас сэрэнгүүтээ 15 минут мантрад болдог. Мантра маань юу вэ гэх юм бол тийм энэтхэг дуу байдаг. Айгуу гоё тийм тайван дуу хөгжимтэй. Тэгээд гоё тайван дуулсан маш их хүчрхэг эерэг энерги агуулсан гоё дуу байдаг. Тэр дууг дуулдаг. Юу ч бодохгүй яг тухайн дуун дээр төвлөрөөд оюун санаа бодлоо гоё тайвшруулад, унтраагаад тэгээд тэр 50 дуунд нь миний эрч хүч гоц нэлэгдсэн байдаг. Тийм болохоор би мантрагаа дуулаад сүүлд нь бол бясалгалаа хийдэг. Заримдаа бол guided meditation хийдэг. Заримдаа бол зөвхөн яг өөртөө сууж агаад анхаарал дээрээ төвлөрөн бясалгалыг хийдэг байна. Тэгээд заримдаа бол би бас ном унших дуртай. Өөрийгөө хөгжүүлэх үз гоё номыг уншиж сурах хэрэгтэй. Би бол хувь хүний хөгжлийн талаарх номуудыг уншдаг. Заримдаа бол амжилтанд хүрсэн хүмүүсийн намтрыг унших дуртай. Өөр номнуудыг би ерөөсөө уншдаггүй. Тэгээд заримдаа бол өглөө би ингээд гоё өөрийгөө хөгжүүлэх үз хувь хүний хөгжлийн талаарх номуудыг уншдаг. Тэрнээс би гоё өөрийгөө хөгжүүлэх маш олон зүйлүүдийг сурч авдаг. Тэр маань надад маш их эрч хүчийг өгж байгааг би өөрөө мэдэрдэг, анзаардаг. За тэгээ ном уншсны дараа би өөртөө аффирмацийг уншиж өгдөг байгаа. Аффирмац маань юу гэсэн үг вэ гэх юм бол өөрийгөө хүчрхийг болгохоос тийм гоё хүчрхийг эерэг өгнүүдийг өөртөө хилдэг байгаа. Өөрийнхөө амьдралыг би ямар байлгах хүсэж байна, ямар хүмүүстэй би уулзч учрахыг хүсэж байна гэсэн талаарх өөрөөс амьдралаа хүсэж байгаа зүйлүүдээ өөртөө ингээд гоё хилдэг гэсэн үг. Чанга хэлэх тусмаа илүү сайн. Яа тэгвэл чанга хэлж байгаа үед бидний даалт хомсор илүү их сонсож хүлээж авдаг байгаа. Жишээ нь юм бол би бол өөртөө дуртай, би бол өөртөө хайртай, би бол зоригтой, би бол эрч хүчтэй, би бол өөртөө итгэлтэй, би бол амьдралдаа дуртай, хайртай гэл янз бүрийн өөрийнхөө хүсэж байгаа тэр сонсохыг хүсэж байгаа, өөрийнхөө амьдралыг ямар байлгах хүсэж байгаа тэдгээр эерэг өгнүүдээ өөртөө өдөр болгон өглөө ялангуяа хэлж зааших юм бол бидний даалт хомсор тэдгээр зүйлүүдийг сонсоод бидний амьдралыг тэр зүг рүү хөтэлдэг байна. Тэгэхээр бидний өглөө маш чухал. Бид нар өглөө ямар бодолтой, ямар мэдрэмжтэй, энергитэй эхлүүлж байна. Тэр маань бидний амьдралыг бол тэр өдрийг маань ямар байхыг тодорхойлно. Тухайн өдөр маань үр бүтээлтэй, ад жаргалтай, эрч хүчтэй өнгөрөөд байх юм бол өдөр хоногуд маань тэгж өнгөрөөд байх юм бол сарын дараа, жилийн дараа гэхэд бид нар шал өөр төвшөнд очсон байх боломж байдаг учраас та нар маань өнөөдрөөс эхлүүлээд өглөөг уцаа шалгаж өнгөрөөдөг биш. Тэр өглөөс ирсэн тэр ганц цагийг уцнаас альт болох болж өгөх хол байгаад өөрийнхөө дотоод хүн энергийн төвшөнд эрч хүч өгөхөөс тухайн өдрийг эхлүүлж заншаарай гэдгийг талаар би та нартай ярих гэсэн юм аа. За тэгээд миний хөтэлдэг төгс амьдрал пэйжийг маань та нар маань дагаж надтай хамт байгаарай. Тэгээд миний энэ төгс амьдрал чаналын манаас subscribe дарж, хонхыг нас дарж надтай хамт байгаарай. Сэтгэлдээ хуваалцаад комент бичээрэй, лайк дарахаа мартаоцай. Тэгээд дараагийн хамтлагаар уулзъя. Түр баяртай.